Босон компани шингэн бок. За Босон компани шингэн бокны маань нэр нь үндсэн нэр нь үрж угаах шаардлагагүй гэдэг нэртэй бок. Тухайн бүтээгдэхүүний маань усанд хувцсыг маш сайн дэвтээж угааж болно. За дээрэс нь энэ бүтээгдэхүүн маань байгалийн болон ургамлын гаралтай учраас ямар нэгэн хашил гаж нөлөө үзүүлэхгүй цагаан өнгийг сэргээж өгнө, бодогтой хувцсны өнгийг сэргээж өгдөг. За дээрэс нь энэ маань маш өтгөн учраас маш бага орно. 30 литр усанд тагны 3/1-ээр хэрэглэдэг. За дээр нь CCTV компани лого эмблем байна. Тухайн сүлжээ телевиз маань хамгийн хятадын хамгийн том телевиз учраас энэ Босон компани үрж угаах шаардлагагүй гэдэг нэртэй бок маань реклам зар сурталчилгаагаа явуулдаг байна. Энэ Босон компани бокныхоо туршилтыг харуулъя. Бусад төрлийн шингэн боктой харьцуулт гэж туршилт. За хамгийн нэгдүгээр тухайн бүтээгдэхүүнд маань фосфорын найрлага үгүй вэ нү гэж шалгалт хий. За фосфорын найрлага. За энэ тухайн бүтээгдэхүүн маань фосфорын найрлагатай бол улам гэрэлтэж сэхэрдэж харагдах хэрэгтэй. Тэгэхээр энэ шингэн боконд маань фосфорын найрлагатай бол байна. Босон компани бүтээгдэхүүн маань фосфорын найрлага илэрхгүй байна гэсэн. Тухайн фосфор шалгадаг багж. За хамгийн нэгдүгээр фосфорын уртастай байна гэдэг маань хүний биед хашиг үүсэх буюу хүнд байн тогтмол хугацаагаар хэрэглэснээр хүний биед хор тавдар үүсгэх нөхцөл болдог. За Босон компанийн шингэн бок маань хувцсны өнгийг хэрхэн сайн сэргээдэг вэ гэдэг туршилтаа бокны хүчин шилтгийг шалгана. За нутаг бокны хүчин шилтгийг шалгана. График хэрэглэндээ нутаг бокны маш их хэрэглэдэг. За энэ маань хүчил шалгадаг бодис. Хүчтэй байвал өнгө нь хувирдаг. За энэ Босон компани боконд маань хүчил найрлага оролцоог байх нэ. За бидний ахуй хэрэгэнд хэрэгэлдэг нутаг бок нь хүчил ярц маш их буюу өнгө нь хувирч байна. Хоёр бокныхоо туршилтаар хувцсны өнгийг хэрхэн сэргээдгийг харъя. Өвөн зөвлөн даван салбидаг. За бидний хувцсан дээр гутлын тусны тол болоход бараг арилдаг. Тэгэхээр хоёр бокон дээр толбыг хэрхэн арилгадгийг туршилтаар